Сайн байцгаана уу. Нийслэлийн алдаах төргөөс хөгжлийн өнөр номнацаар шалгарсан Батөрчир гэдэг юм байна. Миний бие нь алдаах төрөг 1999 онд хилжинээс өөрсөж өнөө хүртэл ажиллаж амьдарч байна. Ам бол 11, эхнэр 9 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр дарсэр нь эрүүл мэндийн байгууллагт насаараа ажиллаж байгаад насны сэтгүүл суусан байгаа. Миний бие нь 1999 оноос энийг хүртэл дэвсгэгчний анги байгууллагад ажиллаж байгаад насны сэтгүүл суух болсон байна. Аав маань одоо залуу наснда тийм ээ дэвсгэж хүчний ангид бүх хил ажил хөдөлмөрийг эрхэлсэн. За ээж минь бол эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан хүмүүс байгаа. За ажиллаж хугацаанд бол аав маань сонирхлынхаа хүрээнд цанын спортоор хичээлдэг. За дэвсгэж хүчний тийм ээ армийн цанын спортын алтан медальтай. За мөн нийгмийн зүтгэлтэй. За улс намуудад болоод за хороондоо бас ингээд үйл ажиллагаанд оролцдог. За тэгээд намын бас хүндэт тэмдэгтэй. За дүүргийнхаа бас айн медалуудтай. За ээж минь бол бүх шатны тийм ээ тэргүүний ажилтан эсвэл бас газрын тэргүүний ажилтан шагналыг 2020 онд хүртсэн. За одоо ингээд ээж минь бол тэтгэврт суусан. За аав маань одоо энэ сард бас тэтгэвртээ гаргаж байгаа. За тэгээд нийслэлийн гэр бүл хөгжлийн дуу тийм ээ нийслэлийн гэр бүл залуучуудын газартаа ингээд манай гэр бүлийг өнөр гэр бүлээр номинацаар шалгаруулаад тодруулсанд нь одоо маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. Том охин яг заяа барилгын заслан мэргэжилтэй. Хоёр дахь охин яг туяа тавлага компани тугаач ажилтаа байгаа. Гурав дахь охин Эрдэнэ жаргал аялал жуулчлалын менежер төгсөө. Дөрөв дэх охин Эрдэнэ цэцэг компьютер график дизайн анги төгсөө. Тав дахь охин Отгон чимэг суулагч. Зургаа дахь охин Удан туул нэгтлэн. Далаа дахь охин Мигмар наран багш. 8 дахь охин Наран гэрэл нийгмийн ажилтан. 9 дахь охин Номон 7 дугаар ангид сурч байгаа.